дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Эрдэнийн Батүл 2016 оны Улсын хурлын болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өгөхөөр 59-р тойргийн 7-р хэсгийн санал авах байранд ирээд байна. Гөөгөө мэдээний агентлаг шууд дамжуулж байна. Хотын дарга Батүл сонгууль өгөхөөр 45 дугаар сургууль дээр ирсэн бөгөөд одоогоор очрлож байна.
Тийм дарга Батүл 59-р тойргийн 7-р хэсгийн санал авах байранд орж ирээд байна. Яг одоо нийслэлийн засаг дарга Батүл саналаа өгч байна. Өнөө чи хайр хүссэн байна. Нэг үлд байх орж ирсэн. Би одоо өнгөлдөр сая. 자, 소콜. Энэ жилийн сонгуулийн онцлог нь улсын хурлын сонгуул, аймаг нийслэлийн сонгуультай цуг болж байгаагаараа их онцлогтой. Дунд болон одоо дээжтний хоёр төвчний төрийн эрх мэдлийн сонгуул болж байгаа юм. За дээрээс нь бас энэ жилийн сонгуул бол технологийн хувьд нэлээд сайн найдвартай болсон байна. Сая ороод ирэхэд бол шууд самбар дээр ажиглагч нар харахаар нэр дэвшил чинь энд үнэхээр мөн үү биш үү гэдэг нь гараад ирж явах жишээтэй тийм ээ. Ямар ч дор ажил одоо яа харахгүй өөрийнхөө харьяа тойрог дээр нэр дэвшигч нь байна уугүй юу гэдгийг их хялбар хянахаас авахуулаад бол технологийн дэвшлийг их ашигласан байна. Гуравдугаарт нь бол шат чадны сонгуул зэрэг болсондоо тэр одоо гэхэд сая сонсоход бол 25% нэртэй байна гэж. Тэгэхээр энэ бол өмнөх сонгуулиудаас одоо бас эртний үед өндөр байна гэсэн үг. Ер нь би сонгуулийн явцад ажиглаад байхад бол одоо Монгол улсын иргэн энэ сонгуулиар өөрийнхөө үр хүүхдийнхаа ач зээнэрийнхаа ч юм уу ер нь асуудлыг одоо ирээдүйд шийддэг гэдэг ийм иргэний ухамсар их өндөр болсон байна гэж харж байна. Ер нь бол өмнөдөө сонгуулийн үр дүн эцэст бол энэ үр дүнгээс хэн ч одоо зайлс хийж чаддаггүй тийм ээ. Оролцоогүй хүний үр хүүхэд багчуул одоо юу гэдэг тэд нар ч хүртэл энэ сонгуулийн үр дүнг амсч байдаг. Энийг бол манай иргэд их одоо ойлгож ухамсарласан байна гэж харж байна. Таас яг сонгогчтой хандаад бас яриа. Би ялангуяа залуу сонгогчтой хандаад саяныхаа энэ иргэдийнхаа энэ иргэний үүргээ ойлгосон энэ үйл явцад одоо их идэвхтэй нэгдэхийг уриалж байна тийм ээ. Хамгийн гол нь одоо өөрөө чинь үр хүүхэд за одоо ач зээнэр гэдэг юм уу хүм бүхэн энэ сонгуулийн үр дүнг бол одоо зүгтах аргагүйгээр амсч ядгаа гэдгийг бол
бүгдээрээ сайн ойлгож идэвхтэй оролцохыг хүлээж байна. нийслэлийн иргэн хүний хувьд 6 дугаар сарын 29-ний өдрөөс хойш үргэлжлэх энэ 1400 оногт Улаанбаатар нийслэл маань ямар өөрчлөлт шинжилгээ бий болсон гэж хэлж харж байна. Би тэгэхээр яг одоо энэ чиглэлээр бол ярих боломжгүй тийм ээ. Яг гэвэл одоо энэ сонгуулийн үйл явцын үед бол ямар нэгэн за зүйл ярих юм боломжгүй. За баярлалаа.